За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ Caniculi Offline 3 ангид киноны маань 2 дугаар ангийг нь ярилцахаар боллоо. Маш олон хүмүүс part 2 дараагийн анги гэж асуусан болохоор нэх бодлого хийчээ гэж үзээд өнөөдөр оруулж байна. За юу ч яриад тах. Кино дуугаа шууд орцгоё. Энэхүү бичлэгийг маань олон улсын спорт таврын сайт болох MLB хамтран хүргэж байна. Хэрвээ та 21 стэйш настай бол Sync Mail гэх промо кодыг ашиглан доор хавсгсан байгаа линкийн дагуу ороод бүртгүүлээд анхны депозит дээр бонус авах боломжтой. Та өөрийн санхүүгийн эрсдэл хариуцлагыг бүрэн ухамсарлаж хариуцлагатай байна уу гэж дахин анхааруулъя. Анхаарал хандуулсан явдал баярлалаа. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Өнөөдөр бид нэр Казахстаны нэлээдгүй амжилттай яваа хүүхдийн лагер дээр ирсэн байна. Мистер Кайрат, таны өдгөө хүртэл 1 жилийн хугацаанд ийм том амжилт бүтээсэн нууц нь юу байна вэ? Гэхэд нэн тэргүүнд дахин тавтуулшгүй их орн хэмээн байгаал. Мөн миний хоёр өнөж андууд болон багш нар. Гэдэл танилцуулгатай зэрэгцээд манай хоёрын байж байгааг нь харч л да. Үгүй нэр. Бараг энэ хоёр биш хүүхдүүд нь л энэ хоёрыг хармаар юм дөө гэж юу. Дараагийн стандарт маань бизнес ах хайдангой нэг хар өнгөт эрсдэн түнштэйгээ одоогийн бизнес планыг амжилттай хэрэгжүүлэх хүн олох хэрэгтэй байна гэсээр их л нэрвтэй сууцгаана. Хүүхдүүдийн чуцаар тохиолохоос өөр ямар ч чиддэггүй нөхдүүд байдаг ба ер нь бол манай Миланы өмнөх версиан л гэсэн үг юм уу да. Милан чирээдэл их л илтгэр аваасаа Кайрат ахынхаа лагер дээр нь очиж тусламар байна болох уу гэд асуусан. Мань гадаад найз нь танай хүчин яасан их өөрчлөгдөв вэ? Конер. Өөрчлөгдөж үзүүлээ. Гэхдээ сайнаар гэдэг TikTok их үзсэн юм болов гэсэн байна айдан ахч. Бороо ч гэсэн хоёр хүүхдээ юм болгомоор байна. Тэгвэл манай хүүгийн болгосон лагер руу явуулчих уу. Эзэн нэг сайн залуу байгаа. Гэсээр л ярилцсан. Манай хоёр бүтлгүү нэгэн час сулаан машин авахар зогсож байснаа бүдүүнэ. Ээлж дараатаа өнө шүү. Чи сарын 1 болон 31-нд үлдсэнд нь би унана. Гэсэн чинь манай хөлдөөгийн хариу мэдээж ойлгомжтой шүү дээ. Хөөе, зарим сарын сүүл чинь 28, бүр 29, 30 гэж байдаг шүү дээ. Гэхдээ тэгэхэр чинь тэр үед нь ч гэсэн би унана гэсэн үг үстэй гэж авдаггүй юм уу? Яа, Jesus Christ минь гэжтэй байна уу? Бүдүүнээ машины эзэн ах дээр очиод хэдэн оных вэ? Гэсэн байна үг нь юу сонсохгүй асар удаанаар сонсголын аппаратаа зүүсэн ч яриа нь ойлгоцсонгүй. Бүдүүнээ чи гэсэн үг нь хиймэ шүдэ зүүхэ мартсан байлгүй яахавд. Шүдэ зүүгээл түрүүн яасан гинэ? Хэдэн оных юм бэ? 1937 оныхоо. Гэхдээ би машины оныг асууж байна. 95 оныхоо. Гээл таар шуудаануудын яриа гэж нэг иймэрхүү л байдаг бах та тийм ээ. Кайрат лагерийн бүртгэл дээр нь явд очсон чинь бүдүүнээ Манаг 2 байхгүй, Милан Ильяс 2 л байж байхаар нь хайцсан талаар асуусан чинь за одоо харуулъя. Машин авах хоёрыг хийсэн хэрүүлээр нэг тийш нь болох гээд эр хүн шиг үзий инээ тэрэ гэсээр PC ороод нэгийн эсрэг нэг дуэл хийцэн л сууж яадаг буянгууд юм аа. Гэхдээ тэгээд хутгаар үзье гэснээр мань бүдүүнэ чинь Манагийнхаа буудаад авдаг юм уу? Үгийн нэлээ нахаалны гарыг тийм бид нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Кайрат ч хайсаар олоод ирсэн чинь бүдүүнээ гоо чинь шуудлаа. Би харин энэ Манагийг хайгаад явж байлаа. Гэхдээ хаашаа алга болчт юм бэ гээл найзыгаа бухаад авдаг юм уу? Стен солигдож манай хэд хүүхдүүдээ хүлээж авах ба мань хоёр багш нь мэдээж хэрэг суугаад амарсан байдалтай байх бол Милан хүү хамаг ачаага зөөгөөстэй. Харин гэнэг шар толгойтой хүү их л сэжигтэй чемодан руугаа харсаар автобусанд суудаг. Энэ дотор ямар нэгэн зүйл байгаа бол л та тийм ээ. Энэ зур нь их л даам яриа хоолойтой бүр бүдүүнээс ч бүдүүн ах хүү ээжтэй аргадуулж байсан хүүг ачаагүй бацаа. Ээжээсээ одоо хагцах цагч нь болсон. Энэ тэрэгэд загнаад унахаар нь манай хоёр очиод хин болоо томроод байна гэсэн шин тогооч нь юм байна лээ. Даздрасин гэдэг нэртэй заяа. Гэхдээ тэгэд амраар нь Даке гэж дууддаг. Манай хоёр ч жоохон жирэхэд зогсож байсан бүдүүнийгийн ээж нь охин дүүг нь дагуулсаар хүрээд ирнэ. Охин дүү нь лагерт явмаар байна гэсэн болохоор нь дагуулад ирсэн. Гэхдээ мань бүдүүнээ чинь ээжтэй бүр явуулахгүй байж болохгүй юм уу гэд бүр хахуул хөхөртөл өгөх гэж үзэн. Ээж нь чи юу гэж л мөнгийг нь аваад байх хуцалгүй аваад явал гинэ. Охин дүү чавтаасан сууж исэн нэг хөөхөн хөвгүнийг төр дорой крашлаад явж ороод хажууд нь зүгээр л алсын бараа ширтээд сууж байсан хүүхэдэд хандан наа чи миний сандал. Энэ зөндөө хосон сандал биш үү? Гэх хариуг нь авсан охин шууд л мөмнөс нь гэхүү одоо мемнэс нь ч гэхүү базаад босгоод явуулчихж байгаа юм л та. Чанга самар юм бидтэй байна уу? Энэ хоёр нь манай хоёр багшийн сэтгэл санаанд нь галт түүмэр тавьсан нэгэн сайхан хүүхэн ирж явнаа. Сайн байна уу? Хоёрын хин Кайрат вэ? Гэсэн хоёулаа бийж Кайратгүй чийч Кайрат л гэсээр хэрүүл хий зогсохтона. Жинхэнэ Кайрат хурж ирээд энэ бол манай шишээ нь эмч Дания. Гэсэн чинь манай хоёр бүтлгүү шууд л уг зүг захиалахад эхлэхгүй яхавд. Гэхдээ цаад санааг нь мэдээж ойлгож байгаа үсттэй. За манайд ч замдаа гарсан байх ба тэнд нэгэн доожгүй дээрлэхүүлсэн байрны хүү байдаг нь өөрийгөө тусгай агент гэж нэрлсээр явдаг. Энэ бол түүний тусгай ажиллагаа таныг надад туслана гэж найдаж байна гэсээр Кайраттай ярилцах бол мөн сэтгэл зүйч охинч байна.
Хүүхдүүдээс судалгаа авч сэтгэл зүйн тест хийж болох үгүйг нь асуусан чинь гайраад. Гэхдээ тэгээд чиний зөвлөгөө чинь хүүхдүүдийг улам готролд оруулах юм бол яах вэ? Ихэр нөхөн та өөрөө шалгаад үзэлтэй гээд гайраадаас дараагийн 5 жилд юу хийх талаар нь асуусан чинь мань хүн их хэмжээний мөнгө эргэлтүүлэх болно гэхэд их мөнгөтэй байлаагээд аз жаргалтай байна гэсэн үг биш ээ. Ганцаардал сэтгэл готрол үрдэл байна. Харин үнцэнтэй харилцаа дотны хүмүүс л хамгийн чухал гэсэн зөвлөгөөг өгдөг. Зүрхэндээ галыг асаасан хоёр маань ч эмч бүсгүүрөө хандарсаар сэтэ хаях гэж үсээр л явна. Манай хэдийг дөнгөж лагер дээр очиод тухлах үеэр нь Айдан ах, Ричи болон Шон гэх хоёр өнгөт арьстан жаалуудыг хүргэж ирдэг. Айдан ах ч манай хоёрт хямдрал үзүүлнэ үсттэй. Гэхдээ тэгэлгүй явах вэ? Угаасаа таны хөрөнгө шүү дээ. Гээд хэсэг бодсноо. Тэгвэл бүтэн төлбөрийг нь авчаарай л гэдэг. Буммаа мэн гэжтэй. Бизнесийн ертөнд хатуул да. Айдан ах өнөөх бизнесийг нь амжилттай болгох хүнээрээ гайратыг сонгосон байх ба ер нь бол менежер нь болооч л гэж асуух гэж ирсэн юм байна л дээ. Энэ зураа Дания англи хэл дөнгөж сурч байгаа болохоор манай хоёр шинэ найзуудтай ямар нэгэн аллерги байгаагүйг нь асуух гэж үзээд барахгүй байсан болохоор замдаа ёстол англи хэлээр ус цас гэд байсан бүдүүнээс тусламж авахар болсон чинь. Hi, hello, welcome. Гидсэн баслаад байна гэдэг гүйсээр өнөөх ганц сүлжээ барьдаг газар очиод аллергия гэдэг үгийг англи хэлээр нь allergy гэл болоо байсан юм уу гэл утсаарлангу буцаад л кампер руугаа марш. Очиод л сурсан үгээрээ асуусан. Өнөө хоёр нь байхгүй л гэнэ. Танаа тойлет чинь хаана байд юм бэ гэд асуухлаар нь дахиад гол усыг гажрахгүй туулж гүйсээр тойлет гэдэг үгийг орос хэлээр туалет гэдгийг нь ойлгоход бас л тийрсээр буцаад гүйж байгаа юм л та. Гэхдээ эндээс ажиглах юм бол ер нь бол оросын үгнүүд англи хэлний үгнүүдтэй ер нь айгүй ойролцоо байдаг. Гайраад чинь үеэр булаад дастаа нэг уулзаа байна гэсээр манай хоёрыг дагуулад явах бол Милан Илиас хоёр дээр нэг масктай охин ирээд хоол нь хизээ юм бол гэсэн чинь Миланы охинтой бүр бифрэл хэрүүлийн өнгө аяс шидэстэй. Субзероч гинүү, сабзероч гинүү, Mortal Kombat-ийн баатар шиг л баахан доромжилт юм байгаа үстэй. Гэхдээ ягаад ч юм энэ хоёр сүулдэ жан болно л гэж орж ирээд байгаа юм да. Гэхдээ хэлж дуусаагүй байтал охин маск аваад үсээ намруулсан шигээ зогсхийг нь харсан Миланы ман зүрхэнд ч гал төмөр гарсан бололтой. Шууд л хэрвээ ганцаардж байх юм бол зүгтээ хоол идэж болно штэ. Тэргээл тис өөр хүн болох нь тэр. Охин ч гэхдээ нүр өгөхгүй л дээ. Гайраад найзуудаа нэг л өдөр өөр хот руу яваад ирнэ. Та хоёр айтаахан шиг байж аваарай. Блин ядж яхад компьютер принтер нь танихгүй байх юм. Яац юм бэ гэсэн чинь манай компьютер принтер хоёрыг нэг рүү харуулснаа. Одоо таньж гэнэ үү? Өнөөдөр бас л хөөхөн дөр шүү. Гайраад ч хоёр найз нь зөвшөөрөхгүй байхлаар нь та хоёр тэгвэл захирал болох амбиц эрх мэдэлтэй болох хүсэл алгуу гэсэн чинь захирал болох юм бол энэч бүсгүүдэд тоогдож магадгүй гэж бодоод саналыг нь зөвшөөрчихөнө. Эрх мэдэлтэй болсон хоёр маань хүүхдүүдийг цуглуулад утсыг нь хурааж аваад баахан загнаж дүрм журм уншиж байгаад удахгүй тэдний лагер дээр улсын тэргүүний лагеруудын дунд явагддаг тэмцээн болохоор байгаа учраас энэ дууг заавал цээжлэн гээд дууны үгсийг өгнө. Мэдээж хэрэг бусад дүрмүүд бол өмнөх анги дээр гарсантайгаа адилхан. Тэр өмнөх ангийг үзээгүй байх юм бол нэг үздэг штэ тийм ээ. Эмч Дания өрөөндөө догчиж байхад нь манай creepy бүдүүний ард нь очиод нэг сонин инээгээ зогсоод байвал яах вэ? Бүсгүйч айлхаж орхиод гидсэн өвдөд байна гэхээр юу үзнийг нь асуудал. Гүнээ их онцон мэдээгүй салаад, плов, каш, шүл. Харин өдөр гэтэл яриаг нь тасалсаар маанага толгоогоо хаанаас ч олсон юм гэмээр даавны өөд цор ороосон байдалтай. Толгоо өвдөд байна л гинэ. Гэхдээ бас л хэрүүлэг хийгээ зогсож байснаа хажууд нь байсан хүний арга яссан юм манекен руу харснаа л. Хоо бүдүүнэ чи хинэг идсэн хэл гэж авдаг юм да. Көнөрэ дийд гэжтэй байна уу? Гадаа хойны хоргол судлаа сууж исэн агент хүү рүү дээрлэхүү цабанаар бүр чулуу шийдснэ. Танаа аав чинь чамааг орхиод явцсан штэ. Энэ дээрээ гисээр зодон бараг л болонгаа алдна. Хүүхдүүд ч цуглаад мань бүдүүнэгийн дүүн. За альваа бити өршөө. Бити хайрл наадхаа гэжсэн крашига харангуутаа. Хүүгүүдээ болооч ингэж болохгүй гэтэргээл. Ах нь хээр алга бол охин дүүн шир алга гэжтэй. Харин энэ зурн өнөөх сэжигтэй шархуу ширээн дээрээс баахан идэх юм хулгайлж байгаа үзэгддэг. Элиас ч томчууд дээр ирээд зодон болж байна гэсэн чинь бүдүүнээ гоо Даниад хандаад байж. Бид нэр өөрсдөө уучраа олъё гээд гарснаа. Хоёулаа бүр дунд нь орцсон амнаас нур. Шүдийг нь мултцох, үсийг нь дэлб зулгаа. Тэгээ бүр сүүлдээ бүр амруу нулэн метр гэлээ бүр саагуулж байдаг боёнгууд юм аа. За ёстой нэг нь үхээд дуусхандаа гэсэн чинь мань Милан хүүл ирж тэднийг гайраад тахад хэлнэ шүү гэдэг зодоныг салгадаг. Харин гайраад хотод Айдан ахыхаа офис дээр ирмэгцэл Гайрат Аманович гэсээр нэг туслах залуу чинь бараг л өмнө сүгдчих гээд унаж тусахгүй их ба. Нэг шар авгаа
Нэг шар бүсгүй ийм ч юм уухуу, тийм ч юм уухуу гэдэг л бараг л ууж болох бүхэл юмыг санал болгодог. Гэхдээ яасан бэ гэхэлэр Айдан ах аль хэдий манай хүний ажлын байрыг нь бэлтцэн эднэр нь туслахууд нь л юм байна лээ. Энэ өөрөө бол түүний Хараас ч ихлээд хүүхдүүдэд яах болж ийнэ гэд бас саналыг шууд зөвшөөрөхгүй. Мэдээж Айдан ах ч энэ альбом туршлагыг зарим хүмүүс олон жил гутал долоогоод ч олоогүй юм шүү гэд түрүүний туслах залуу руу хандан хэлдэг. Харин нөгөө тал хоёр бүтэлгүй чинь хариуцаж авсан хүүхдүүдийн хооронд нь баг болгоод дайн зарлахаар зэхэж байх нь тэр. Тэд нараа та нарыг зоопаркаас орохсон л гин хоньнууд гэсэн л гин бүр шуван үүрэн толгойтой эдэр гэсэн гээл баахан худлаа яс хайсаар хүүхдүүдийн шарыг нь гозоодгоостой. Сонин уншиж байгаа юм шиг дүрсгээд Nintendo Switch-ээр бүдүүнээ тоглож байх бол маа нэг лаптоп дээр ямар ч утгагүй дуглаа баахан сараач хэвээр. Энэ хоёр нь утсан дуурч гайраа залгсан байх ба хоол хүнсээ тэмцээний бэлтгэлийг аргалаарай. Мань энд жоохон удахаар болчлоо гэсэн мэдээг хэлэх санаатай байсан үг нь. Тэгсэн мань бүдүүнээ сэргэлэнтэд гайрааттай биш эмч Даниатай нэлурч байгаа юм шиг дүр эсгэж ярихлаар нь мань маа нэг бүр аазхан хөдлөөд бай сууж яддаг. Гэхдээ тэгсэн уцаар явж байсан Дания ч гадаа хүүхэд хараад явж идэг үсттэй. Бүдүүнийгийн дүүнэ крашига холоос хажаа зогсож байхад энэ бүдүүнэ чинь юугаа хараад байгаа. Эдэргээл ер нь бол ахын зүгээс энэ банд хэрэггүй. Наа чин зөвхөн өөрөө өөрийгөө л хардаг банд байна гэсэн чинь охин дүүнэ. Адад одоо ч ихэнх эр хүн хэрэгтэй байна. Тэр бол аль хэдийн үздцэн амьдралын туршлагатай залуу. Би түүнтэй л суун нэтэргээл бүр ахаасаа ч том юм яриас. Тэр барыг надаас ч том яриад байгаа юм байна. Одоо нэг үеийн хүүхдүүд агч. Энэ зураг Милан Масктай охинтой их л романтик акшныг өнгөрүүлж байдаг бол энэ зүгээр л түүний фэнтези байх ба сэтгэл зүйч охин дээр ирээд өөрт нь тохиолдоод байгаа мэдрэмжийн талаар ярьж байсан юм байна лээ. Охин ч хардаа нарч аргаж байна. Тэгэхээр энэ бол орой болж байна гэсэн үг. Харин нэг охиныг байнга бодож байна гэдэг чинь дурлалаа гэсэн үг. Ердөө л ийм л энгийн гэж хариулдаг. Энэ бүхэн Миланд анхны удаа тохиолдож байгаа учраас ер нь бол дурлал гэдгийг ойлгохгүй яваад байсан гэх үү. Орой хоолн дээр хэрвээ хоолоо идэхгүй бол би та хоёрыг идчихэ шүү гэдэг бүдүүнийхин сүрдүүлгийг англи хэлтэй нэгэн жаал хүү орчуулж өгдөг. Манай хоёр өнгөт арьстай найз маань ч гэсэн бүр шок. Тэгсэн өнөөх атман хүүчин бие майдсаар байгаад гараад гүйчихлээр нь мань маа нэг араас нь очиод бас л баахан хэрэлдэжсэн. Чи тэр нохоо шиг бөөцсөн юм ааши. Яагаад бие байн майжаад байгаа. Гэсэн чинь мань хүү яг үнэндээ салхин цэцэгдсэн байх нь тэр. Мэдээж хүүг гэрт нь буцаахаар болдог. Харин удаагүй байсан хоёр гадаад ах дүү хоёр буцаж ирэхгүй шар толгоотыг жинхнээсээ эдцсэн юм байна гэдэг. Эндээс боломж олдох юм бол айл болох бушуухан зүхтаа игээсээр суухад нь ч шар толгоот ингэж хэрэгслийг нь авахлаар маанаг бүдүүнээ хоёр орж ирдэг. Гэхдээ тэгсэн бүдүүнээ чинь гартаа ядчихт нь яс барьцсан эдсээр байхыг нь хараад манай хоёр хүүгийн бодолч үнэхээр л эдцсэн юм байна гэдэгтээ бүрэн итгэцгээдэг. Ай. Өглөөнөө турхаар шидсэн Ильяс гидсээ хүнсний скотчоор ороос нь дасгал хийх бол манай хоёр гадаад найзууд бүр айсандаа болоод хийснийг нь хийхээр болж казакаар дуулаа зогсож байдаг шүү. Энэ зураг бүдүүнээ байгууллагын мөнгөөс хумслаад дэлгүүр ороод эмгтэй хүнд өгчмөр юу байна гэд асуусан чинь худалдагч өвөө хиймэл цэцэг өрөөсөн эртний түүфэл бүр сүултээ шинэ жилээс нь үлдсэн салют гаргаад ирж байна. Яг ажиллах юм уу гэсэн чинь тийм ээ би бүр өөрөө ашиглаж үзсэн юм чинь гээд хоёр тасарсан эрхийн хуруугаа харуулах нь тэр. Боммамен гэжтэй байна. Өдөр нь нум сум харавдаг баатруудаа бэлтгэл хийж байсан чинь Ильясын ээлж нь болж нумаа өвшөөлгээд яг тавдгийн даваан дээр нь хажууд нь зогсож байсан охин хоо чипс байна гэсэн сургаар хаана гэсээр санаандгүй тавьсан чинь явж манай бүдүүнийгийн өгцгөн дээр нь оноод хайчдаг юм уу? Далимын гараад эмнэлгийн орон дээр хөвтөөд үхэхээс өмнө гэрээслээ хүүхдүүдэд хандан Билан миний орон дээр 4 ширхэг уудтай чипс байгаа. Тэрийг чи яваарай. Арман миний аймсан дотор 2 шоколад байгаа. Тэрийг чамд. Гисээр дөрдөө орцсон байж хахад Дания орж ирээд баахан шоолж инээж гарддаг юм уу? Бүдүүнээ чи надад өшөө хэр удаан хугацаа болцсон бэ? Гэсэн за бараг л 70-аас 60 жил юм болов уу? Гэсэн чинь мань хүн шууд л босоод чипс болон шоколадаа өөр газар нуухаар яваад өгөх үү яад. Бүдүүнээ минь байна. Тэг болоогүй орой хоолн дээр нь Дания зориулж surprise бэлдсэн гэдэг өнөөх салюутаа асаасан бүгдийг нь surprise гэж юм байдаг юм гэдэг дагуулад очсон биш өнөөх нь дээшээ биш бүр хааш яаш байрлуулсан юм хон баахан өөмөө самууд игдэж гардаг. Бүр нэг салют нь яг эмч рүү нисэж байхад харуулах улаан гараараа барьж аваад яг холдуулах гэж байсан биш гарын дотор нь дэлбэрчдэг.
Болоогүй бас нэг нь бүр гэрлүүн чааж орж дэлбрээд бүр нэг гэрээ шатаагаад хайнаа хөрх юм байна. Харуул ахын гар нь бас ч гэж гайгүй өнгөрдөг санаа зовлтго. Маргааш өглөөнөө Данья руу X нь лимшиг байгаа нь залхаад дундын. Данья ч цагт болж байгааг харж байна уу? Энэ хүмүүсийн унтаж амардаг цаг шүү дээ. Гэхдээ чамшиг клубээс шоудж дуусаад гардаг цаг чинь биш шүү дээ. Гээд уцаа таслаад хөвтөжсэн мань маанагч нь хоёр гадаад найзтайгаа өнөөх бүдүүнийгийн голоод аваагүй хиймэл цэцэг болон өглөөний цай барьсаар ороод ирдэг. Баярлаа гэлээ цэцгийг нь авахд X нь дахиад л залгдаг байгаа үстэй. Данья ч уучраа хилтэл маанаг утсыг нь аваад зүүлэг юмараад баахан томроод гарчдаг юм уу. Тэгсэн бүдүүнээ цонхоор нь Даньяг дуудаад хүүхдүүдээр Данья love гэдэргээ бичүүлээд бариулсан. Тэгснэ маанаг зориулаад till loch буюу одоо чи маанаг гэсэн үгийг нуруунд нэрн бүн зоосон байх нь тэр. Ингэснээр тэдний дундах дайн эхэлж байгаа юм да. Усан дорж байсан бүдүүнийгийн хувцсыг нь аваад оронд нь ягаан даашин зүйлтэйгээд л хоолнд нь туулга хийгээд гидсэн өвдөх цагт нь нойлыг нь бүтэн хаагаад манайд жахав дээ. Тэгээд 12 эрхэнд бөөндөө байгальтай хүн дээр бийцсаастай. Кино үзэж байхад нь айлхаад орон дотор нь скелетон унтаж байхад нь лаа асааж масаагаад халбаганд нь цавууд үрхээд баахан л нэгнийгээ пранктаж гардаг. Өглөө нүр амаа угаах зуурна бүдүүний хүүхдүүдээс шүдний ёон юуны амттай гэд асууж явсаар бүр нэг хүүхдийн шүдний сажиг нь авснаа шууд тэрүүгээрээ угаагаад унвал яах вэ? Тэгсэн маанаг хурж ирээд нэг охин залхаад захирлыг асуугаад байна. Гэхдээ хоолой бүр амар хөөрх юм шиг байна гэсэн чинь шууд угааж байсан оогоо залхиад хүүдээс хойцыг нь зүгээр буцаагаад өвчөж байна хөөе. Тэгсэн уцаар залгасан хүн нь яг үүндээ гайрат байсан байж тааралгүй яах вэ? Хүүхдүүд дунд нэг нь том эрхмийн хүүхэд амарч байгаа талаар хэлдэг л дээ. Манай урьд хинэн байж болох уу гэд эхнээс нь ахуулаад скан хийж гардаг. Энэ хитрхи тэнэг тэр хитрхийг цантай тэр бол ээжийн бяцхан хүү. Өдөр нь манай хулгай хийдэг шарх хүүч нь галтгоорноос айхтар ахгүй дуг нойрондоо дугтарч ажиллаа хийхгүй унтах зоорно. Дахиад л идэг зүйл сулгаалдаг. Тэрийгч мань маанаг анзаараад яваад очтол нэг нөхөртэй л химээрээд за идчихээ. Дахиад жоохоо идчих. Эдэргээл яриад гівтчихэд юм байгаа үстэй. Тэгсэн бүр аалз байвал яах вэ? Мань хүн хулгай хийгээд байсан нөхөр химэн тижээвэр аалзаал хоолох гээл байсан байж л дээ. Оройн дискотека болж хүн бүрэл хөгжилдөх бол үгийн айхтар даруухан нэгэн жаал. Уг нь яг уг хүн нь гарч ирэх гээд бүр яг одоо алаад үгүй байна уу гэд байгаач. Яг үнэндээ ичих мэдрэмж нь илүү даван гайлсараа дааж чадахгүй л зогсно. Хоёр багш жимчигээ найрчих гээл урд хойно битүү ангалзаастай. Өглөө нь мань бүдүүнийгийн гидсэн амттай харагдсан бололт тижээвэр аалз мань бүдүүнийгийн гидсэн дээр нь явж байхыг харсан хүүхдүүд бүгд шок. Урд нь пранк хийж байхдаа баахан тоглоомон аалз дээр нь тавьж байсан болохоор энэ удаач гэсэн хиймэл гэд бодцсон гівтжсэн чинь бүр явсаар байгаад ившээж байсан амруу яваад орчдгийм байгаа үстэй. Энэ нь мааныгийн явуулга байсан юм байна лээ. Тэгээд одоо чи Человек Паук буюу хүн аалз боллоо штэ андаа мандаа тэгэл энэ мааныг нэр яана. Хорийн эсрэг тариа хийн гэд хөвдөж байхад бүдүүн амар баашлаад байхлаар мань маанаг бүр шууд тарайг нь булааж авангуудаа бүхсрэн бүр зоогоо таждаг юм уу? Гэнэрэ хортой найзууд шүү. Даниач загнаад одоо 25 тэгээд 5хан жилийн дараа 30 хүрлээ шүү дээ. Алио, та хоёр хүүхдүүд шиг биш эр хүмүүс шиг асуудлаа шийдэж чадахгүй юу? Гиснээс нь болоод манай хоёр компьютер дээр тоглодог тоглоомоо жинхэнэ амьдрал дээр аашхаар болоод усан бөмбөлгөөр багууд хоорондоо байлдаж гардаг штэ. Тэдний тоглоомыг нь тасалдуулсаар мань Даниагийн X нь их л сүртэй машинаасаа бууж ирээд өчигдөр наттай уцаар ирсэн гүлэг хаана. Гисээр мань маанагч нь айгаад зүхтаах гэж байхад нь хоолоогоор нь таниад нааширда дийдмэн гисэн бүдүүнээ замдан зогсоод дастааныг би ээж охин дүүн бас хүүхдүүдийн зарим нь л тэгж хэл хэрэгтэй. Чими бол зайл шүү гээл замдан зогсдох хэдиж манай хоёр одоо юу гэж л барах вэ? Харуул ахгүй алхаж ирсээр усан бөмбөлгийг шидснээр бүгдээрээ нийлэн мань баян айлын бандгар цабааныг хөөгөөд явуулсны дараа хоёр бүтэлгүй маань Даниагаас яг хиндэн сайн гэдгийг нь асуусан чинь мань хүн явж харуул ахад сайн болж таард юм да. Хоёр бүтэлгүйч гуниглаад эвгүй царай гаргаж байснаа гинэт баахан шоолж инегээд. Гэхдээ тэгээд наад харуултаага та хоёр сайхан амьдраарай гээл хоорондоо эвлэрч авдаг. Хөөд жахт нь хамаг үлдээсэн мөнгөөр нь хоорондоо байлдаад пранктаад үрцсэн болохоор хоолгүй болчт юм байгаа үстэй. Гэхдээ тэгснээ хүр шайлынхаа ногооны тариалангаас нь хуулгаа хийхээр болдгоо. Гадаад найзыгаа айлын эзнийг саатуулахаар явуулаад харин хүүхдүүд хашаа руу нууцаар нэвтрэхээр болдог. Гадаад хүүч очоод англиар туслаараа өссөөд байна. Бид нарыг хоолгүй хорж байгаа. Бүр нэг хүүхдийг эзцэн гэтэр гэсэн чинь хэлийг нь ойлгохгүй байсан айлын хүүхэд рэп хийгээд байгаа байна л да гэж яддаг шүү.
За тийм мэдээж баригдаад хүүхдүүд зүхтаах зураа Ильяс багтахгүй байсан юм хойно хашааг нь бүр үүрээ зүхтаач чинь. Тэгсэн нэг хүүн бүр хон туугаад ирцэн. Тэрийг нь яг хинэн алхахаа мэдгүй баахан л харж зогсон. Хүүхдүүдийг өөрөөсөө аал гээд хоёр багш нь холоос хараад зогсож байсан. Шинэхэн дурлал хосууд ирж таарад тэгэл романтик хуучин явж хоныг суллаад эмчийн зүрхийг улам батадгаад авч байгаа юм л та. Ер нь бол оройн хоолн дээр үлдсэн жаахан мөнгөнд гоймон халуун ногоотой өгөхөр болсон чинь яг бүгдээрээ дургуутсан л та. Манай хоёр ч өнөөх баяны хүүг нь энэ орчуулга хийгээд яваад байсан тэр буржгар бацааныг гээд ойлгоцсон. Мань хүүгийн хэлсэн болгоныг нь л дэмжээд харин эмир гих энэ хүүг бараан мараанаар нь дуудаал баахан доромжлно. Бараан нь одоо манайхаар хонь гисэн санаа. Буржак маргааш хуваарийн дагуу бассейнтай бидтэй гэсэн чинь тийштэй. Гэсээр хоёр хүлдүү хурц барьсаар бассейн явахаар яваад өгдөг юм байна. Өглөөний хүүхдүүд их л хүлээлт өндөртэй бассейн дээр нь яваад очсон чинь яг ийм л юм өгтөж аавна л та. Гэхдээ яхав дэ бүдүүнээ маангийг түлхэж унгааснаар хөвгүүд маань сайхан л хөгжөлдөөд авдаг. Харин энэ зур хайраад хүлээж авсан ажлаа тултал нь сайн хийсэн байх ба нэг нөхөр бүр унгаах гэж анханаас нь алдаатай дата өгсөн боловч хайраад тэр бүгдийг нь аль хэдийн одоо л мэдсэн засаад залруулаад хийсэн байлгүй яах вэ? Айдан ах ч баяр хүргээд түүнийг маргааш дараагийн уулзалтанд Вен руу явахар болсон талаар нь хэлээд ер нь бол энэ албан тушаалд нь үлдээхэр болчих байгаа юм л та. Хайраад ч нарийн бичгтээ машин бэлдээдэх. Өнөөдөр л авал руу явахгүй бол сэтгэл санаа амархгүй байна. Гэсээр яваад очтол вообще катастрофагүй. Хоёр хүлдүүч нь хүүхдүүдийг дахиад л хоолнд явуулсан. Харин шар хүүгээр мохито найруулад зөөлгөж тэр. Хайраад ч бөөн уур болоод лагерыг яг одоохаа. Маргааш хүүхдүүдийг хотод гэрийнхэнд нь хүргэж өгөөд энэ хавийг бүгдийг нь цэвэрлэх гээд их л даргын өнгө аястай зандран хилээд яваад өгч байгаа юм. Манай өрч бүр гайхал хичнээн өөрсдийнх нь бурууч гисэндээ найзынх нь ааш зан яасан их өөр босныг нь тэргүүнд ажигладаг. Хүүхдүүдээ хоёр сайн мэдээ байна. Нэгдүгээр нь бид нар өнөө орой хатан хаадын үдшилэгтэй. Харин хоёр дахь нь энийг дуусгахад маргааш бүгдээрээ гэртээ харьцгаана. Гэхдээ хүүхдүүд буцмааргүй байна дахиад 3 хоног байгаа штэ гэсэн ч хамгийн хэцүү тусдаг нь Арман. Учир нь Нур Султанд болох лагер хоорондын тэмцээнүүд рүү заавал очиж тэндээс аавыгаа олох гэж л анханасаа энэ лагерт ирсэн юм биштэй хөрх юм. Томчууд бүгдээрээ худалч гэсээр уйлаад л яваад өгдөг. За тэгэл эм ороод сэтгэл зүгээ засуулах нь терапиг хийлгээд харин хамгийн хөөрхөн нь Милан масктай охинтойгоо хоёулахнаа тэнгэр төгсөн оддыг харсаар л сум. Бүр аавда захиад гадаадаас хамгийн сайн харшлын юм авчруулад сайн охиндоо өгдөг. Од харвах үеэр нь хүслээ бодоорой гэсэн чинь Милан хүү чинь миний хал хэдийн биелсэн. Гээд гарнаас нь атхаад авч гин. W Milan boys. W Milan. Маргааш нь бүгдээрээ хөдөлгөөрөө зэхэж Дима болон Арман байхгүй байгааг анзаараад маанаг хайж гарна. Гэхдээ чинь нэг сони юм болдог нь манай шар хүүч нь ихрүүд байсан юм байна лээ. Анхнаасаа чамдамнар руугаа нэг л сонин хараад байсан нь ээж нь хоёр хүүхдийн төлбөр байхгүй байсан болохоор ээлжээрээ гарч ирдэг байсан юм байна л та. Тэгээд л хоол хулгаалал байдаг байсан байж. Харин Арман хүү Нур Султан руу явсан гэж авд юм да. Орой бүжиглэж байх зурн цүнхээ өрөөд нутгийн жаалын дугууг нь чаагаад явцсан байлгүй яах вэ? Мань хэд ч бүгдээрээ мөнгөө нийлүүлээд одоо томчууд хүүхэдгүй бүгдээрээ нийлүүлсэн гэсэн санаа. Машинда бензин хийж Нур Султан явах зардлаа болгож байгаа. Мөн Арманы эжэнч гэсэн цухтаа явхаар болсон талаар нь замдаа дугуугаа жийж явж байсан хүүг гүйцэж очиод манай хэд аргадаад хэлж байгаа юм л та. Замдаа Гайрат руу залгаад Нур Султан руу явхаар болсон мөн бит хоёр хизээч нэгнийг орхиод явдаг хүмүүс биш. Харин чамд наад өөдгөртэй амьдралд чинь амжилт хүсье хийснийхэн ч дагуу байна Гайрат чинь жолоочоо бүр амар загинж магин хайллаа. Өстөө нэг гол дөр болчихжээ борхон боддаа мэн гэжтэй. Явсаар онгоцондоо орж ирээд суусан ч бизнесмен нөхдүүд нэг л тийм аавраа нийлэхгүй хүүхдийнхаа төрсөн өдрөөр нь хажууд нь байхгүй. Үгүй нэг тийм нэг л сонирн байгаад бас анх сэтгэл зүйч охины хийж байсан. Ойр дотны хүмүүстэй байна л гэдэг ас жаргал шүү дээ гэсэн үг нь орж ирээд манай хүн Нур Султан руу явхаар билет хайж бөөл юм болно. Хүүхдүүдийг дагуулсаар манай хэд Нур Султан дээр ирэх ба тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүн дунд нь өнөх баян нөхөр байна гэд Буржакийг дагуулад аавтайгаа очиод мэдлээ гэсэн чинь өнөх байнга л бараан буюу хониороо дуудуулаад шүдний сойж идрээ дээрэмдүүлээд байсан тэр хүү байгаа шүү дээ. Тэр хүүхэд чинь энэ том гарын хүүхдэн юм байна л дээ. За одоо ингээл дуусч дээ гэсэн чинь мань хүү бол нэг хов мов зөөлт бол байдаггүй хөөрхөн жанлаг байна лээ. Хайраад харин аль хэдийн ирсэн байх ба их л төв царай гарах найзуудаасаа болон хүүхдүүдээс уучлалт гуйхад нь за тэгвэл чи нарийн бичиг болно шүү гэснээр манайх гээд эвлэрээд авдаг. Тэмцээний жихэлж лагер бүрийн онцлог нь урлаг, технологи, театр, англи хэл, тулааны спорт зэрэг олон төрлийн үзүүлбэрүүд байдаг. Харин Old Camping
ээлж нэрхэд их л бэлдсэн хоёр гадаад найзууд маань сандраад айгаад гарч чадахгүй байхад өнөөхөө ичимхий хүү шууд л зориглоод чааж ороод орсоор биш үндснийхаа хэлээр өөрийн амьдралаа хүүрнэн өгүүлсний дараа бүр уйлан байж нэгэн казак дууг дуулдаг. Хүүгийн нэтмхий байгаа байдал нь ер нь бол бүлий дуулдаг. Нэх орс хэлээр нэг ярьдаггүй учраас орс хэл мэддэггүй гэж бүлий дуулдаг байсан юм байна лээ. Тэр ягаад ч энэ баахан ярьдаг. Дараа нь 60 секундын дотор бүр гэр барьж үзүүлээд ер нь бол манай хэдийн хамгийн том ялгарл нь үндэсний өв соёл заншил бүрийг тусгах юм шүү дээ. Хараад ч өстөө амар мотивашнл маягийн үндэснийхаа заншлыг дээдлж байх ёстой гэсэн үднээс яриа өгдөг. Дөрмийн дагуу манай хэд ч тэмцээндээ хамгийн их хүн цэнийг нийлүүлсэн учраас ялалт байгуулдагч маргааш нь ерөнхийлөгчтэй уулзах уулзалтанд Кайрат Арманыг дагуулад орох боломжтойг нь асуухад заавал нэг хүн орох боломжтой гэхэд Кайрат Арманыг оруулахаар болно. W Кайрат. Гэхдээ оройн Арманы ээж нь түүнд цаг нь болсон гэж үзээд аав нь яг үнэндээ тусгай ажиллагаанд яваагүй харин ажиллагаанд явж байх үедээ нас барсан талаар гонигтой мэдээг түүнд дуулгадаг. Манай хүүхдүүд буцаад лагер дээр очицгоосон байх ба мэдээгээр Арман ерөнхийлөгчтэй уулзсан талаар мэдээг хүргэж байдаг. Мөн түүний аав нь Казахстаны хамгийн шилдэг спецагент мөн түүхэн баатар болох талаар нь хэлдэг. Мэдээж Арманыг дээрлэхэж худлаа ярьдаг гээд байдаг. Өнөөх салхин сэтгэгддэг хүүч гэсэн түүнээс уучлалдахгүй байгаад нөхөрсгөөрөө твэрээд ингэснээр Милан болон масктай охин болох Баян Сулуу хоёрын дуугаар кино маань бүгдээрээ хоорондоо уулзраан олцохоосноор ас жаргалтайгаар дуустдаг. За нэг ийм анги байлаа. Дахиад ч 3 дугаар анги гэж байгаа юм байна л шүү манайхаа. Гэхдээ энэ бичлэг маань 3000 лайк болон 300 комент хүрч та хэдийг үнэхээр үзмээр байгаа эсхийг шалгаад гэх юм одоо. Ер нь бол 3000 лайк 300 комментийн дараа оруулъя гэж бодлоо. За тэгээд лайка дараад subscribe хийгээд коммент харангүй бичээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.